хоёр хүрээд ирээ юу. За 10 минутын дараа уулзъя. За. За сайн байцгаана уу? Сайн байна. Сайн байна уу? Нөөцний чанар ямар шиг байна те? Тий. Одоо хөөчи хэвдээ байгаа. Галын голомт илэрээгүй биз? Илэрээгүй. Сайн. Одоо ингэ зөвлөгөөнтэй шүү дээ. За. 12:26. 12:26. Ачуул дууссан бол 37 дугаар зам хүртэл яваарай. Дахиад нийлтэй байгаа. Би явлаа. За сайн хамраарай. Баярлалаа. За диспетчер. Шөний ээж юу хийв? Шүний ээж 7000 тонн ус гаргаж зөөсөн. Дахны цахилгаан станцад 25 вагон, Эрдэнэтэд 30 вагон ус ачуулсан. Бас Борнуурын сангийн аж ахуйн 10 машин үрсийг ачуулсан. 16 номерын билазны гэмтлийг ээлжи механикчаар засуулсан. Нийтдээ 27 билаз ажиллаж байгаа. Аа. 2 дугаар хэсгийн усны шахуургыг тавиулж усын шахуулсан. Улаанбаатарын 3 дугаар цахилгаан станцад ачуулах нүүрснээс 1 вагон нүүрс дутуу байгаа. Яагаад? 77 номерын билазны жолооч очир урлагийн үзлэгт оролцоод ирээгүй. Нөгөө ээлж нь олохгүй яасан? Олдог. Ойлголоо. За ерөнхий технологич гэх юм байна уу? Техникийн шилжилтүүд удаан байна. 23, 34, 42 номерын билазууд ээлжийнхээ явдлыг үцээсэн үү? Өнөөдрийн диспетчер хяналт сайн хий. Хурдалдаад байна уу? Эсвэл сул загсалт их байна уу? Хөрөс хуулалт удаас ирж байна. Тийм. Хүч нэмж өгөөч. Аа. Хөрсөн дээр хүч нэмж болно. За. Жаахан үлээж. За өнөөдрийн ээж хуучин дээр хөрс хуулалт хийн. Төмөр замын 14 хөдөлгөөрөлтөн хөдөлж 200 хос дэвэр хийж 40,000 куб метр хөрстэй хэрэгтэй. Засварын цех ДТ 250 бульдозерт бүрэн үйлчлэгээ хийж 3 дугаар ээж нь бэлэн болгосон байх шаардлагатай. Зөвөр асуух юм байна уу? Инженерэ. За. 25 номерын экскаваторыг ажилд оруулмаар байна. Аа тий. Өнөөдөр нэг шинэ экипаж ажилд орно. За өөр асуух юм байхгүй ажилд орсон. Эд 25 тийш. Манай энэ 25 дахь экскаваторыг энэ нутагт мэдэхгүй хүн гэж байх. За. Баатар авраг хоёрыг тэрүүлсэн техник байгаа юм да. Өө зайлал. Бүр хожирцээд чивтэй. Харин ч гайгүй юм биш үү? Шинэ хүн, шинэ техник хоёр. Хэн хэндээ халгаа тавиад юм шүү дээ. Чи юм бэлээ? Ингээ. За ингээ минь. Эхлээд ажиллахаа хичээж үз. Цэргийн хаалбыг хаачихлаа. Хөрс төгсчлөө. Одоо та нарт юу дутуу гэх вэ? Чи манай үндсэн ажилчид болох юм байгаа биз? Тэгэлгүй яах. За, амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Чи энийг хараа. Гаман тоо. Аваа гэдэг шийч аа. Чи энийг хараа. Энийг. За, өөрийн гэсэн техниктэй боллоо доо. Тэглээ. Өстой. Ястал нэг уулыг эргүүлж ямар ид байгаа биз? Ярихгүй. Гаман тоо. За тэгэхээр хэн нэхэл цуухаа шатъя. Сүүлдээ хэн хэндээ гомдлоггүй. Ер нь зөв бидтэй аа? Тийм үү? Гоо нэг шатаад байх хэрэг байна уу? Би хэлж. Аяа. Ядаг жаа. Тийм захин багнаар ядаг юу гэж хүлээж. Тэрийг хараа. Энийг асуустаа яах. Үн тотоо хэсэж байна. Яа хүлээж би яагаад хостой. Яа хүлээж. Би. Байна уу? Амрыг ирээ. Экскаватортай уулзсан чинь баяр хүргэе. Баярлалаа. Та нар чинь цагаан удгуус юм уу? Манай экважийн сансрын шиг хөлөгтэй хоолдог юм аа.
Нисхэ дээр ирэхийг хэн бай гэх вэ? Сайхан төсөл байна. Баярлалаа. Байна уу? Байна уу? Энд хэлчихэж дээ. Хэмэдэх үү? Хэлэх үү? Юу. Дисвич. Юу. Сайн байна уу даржаа? За хасаа. Жажижинг төвгөлдөг нь яаж байгаа юм? Арга аварахтаад ингэж цун даах. Давич дээр утгадаг юмар нь ганц хутгуулаад хийлэгч гэлээ. Даа мөнчиг лоотэд юм да. Вэ. Тэгээ чамд ямар нэмэр сөгч бдэ? Үчив үү? Үчээгүй шүү. Гүнчвэ. Нэг шороошвчээ. Тэгнэ тэр хутгадаг юм асуултаа. Хатуухан бэрийн шанагалдаг гэж мэд. Чи намайг агавахтаасандаа ингэж хүрдэд цоон гэж бодоо юу? Явна. Ерөнхийдөр нь чи. За би та нарт нэг малчны яриа сонсгоё. Таны нүгийг би ганцаараа биш, олоолаа сонсвол зүгээр байсан. Тэгээ бич. Араажуугаар яриулж сонд битсэн чиг нуух юм алга. Би сонсноо ярьдаг хүн. Миний голомт ууй гэж байх хэрэггүй. Асч байх учиртай. Аргалаар дулаацж байсан гэр чиний өгс нүүрсний хог шороо хоёроор халахаа байлаа. Чи юу харж, юу хийж байна? Та тэгвэл аргалаар төлөхгүй юу? Ийм үг чиний амнаас гарах учиргүй. Хүн бүр сайныг, дулааныг хүсэж байна. Чи тэгвэл энэ том машинуудаа орхичхоод үхэр тэргээр нүүрсээ зөгөөд үз. Уучлаарай хүн. Манай чинь улсын хэрэгцээ хангадаг байгууллага шүү дээ. Тэгэхээр хүн бүрийн санаанд тааруулж чадахгүй байхад. Хажууд маань ийм уурхай байж байгаа чинь биднээс чинь аргалаа түлээ сууж байх хэрэггүй. Яасан залуугаараа сэтгэл чинь хөрчихсөн хүн байж чинь. Ямар нүрээр ерөнхий инженер гэж хамраас өгчгöd сандал бөгөлд суудаг байна. За ямар байна? Энэ ч юу хүн бэ? Энэ социализмын зам нэгдлийн малч нь Тавуу гэдэг хүн. Оо, ам Тавуу юу? Юу ч гэж суурхаасаа буцахгүй үгэндээ тэрч. Чи тэрнээс айгаад байгаа юм биш үү? За нөхөд минь. Амч бай, агсанч бай. Хамгийн гол нь энэ хүний үгний үнэнд л гол учир нь байгаа юм. Өнөөдөр нэг хүн хэлж байна. Гэсэн ч мянган хэрэглэгчдийн маань хэлээгүй үг гэж би бодож байна. Бид энэ талаар ярихаас гэтрэхгүй байгаа. Юм бодцгоё. Надад нэг санал байна. Би чиний хэлснийг нэлээд эргэцүүлж бодлоо. Манай уурхай хэн нэгэн хүний үгээр биш, өөрийн технологиор ажиллах ёстой. Чи арай өнгөдөж байгаа юм биш үү? Энэ үнийг л нэг ширээний нэг ангийн нөхрийн хувьд чамд хэлье гэж бодсон юм. Баярлалаа. Чи бүү. Би өгнөр ерөнхий технологич тавих гэж байгаа юм биш. Хамгийн гол нь олон төмөнд олигтой түлшил өгье гэж байна. Би энэ замыг гараатын дагуу бас усалсангүй гэж Чи шалгах ёстой үстэй. Бид айлын голомт биш, улсын гал голомтыг бодох ёстой болсон. Энэ үргэлж биелүүлэх учиртай. Та нунтагээ хичнээн тоон өөр саягдж байгааг харж байгаа биз дээ. Энэс улс ахихгүй шүү дээ. Үнээр нөхч байгаа юм чинь. Үн. Тэр үнэнд чи хууртагдаж улсыг ч олон төмнийг ч хохироож байна. Өө энэ бол улсын асуудал. Чи бидэд ердөө хүртээлгүй. Үгүй. Хүртээлтэй дээ. Тэр тусмаа чи бидэд хамгийн их хамаатай. За. Улсын төлөвлөгөө тасалчихгүй бол цөөхөн хэрэглэгчдийн гомдол санаж гайгүй хэвтэнд. Аммо.
Чи тэгээд миний тавьсан саналыг дэмжихгүй байх шивдэ. Үгүй ээ. Дэмжих нь битэй хэл би эсэргүүцэж байна. Шахмал төлөш бол баяр сайхны эрдмийн ажлын сэдв шүү дээ. Тэгэхээр би нэг нөхрийг ажил саадуулахыг хүсэхгүй байна. Харин чиний түрүү чи ярьж байсан зөөврийн нүүрс ялгагч хийхийг бол би дэмжинэ. Цол. Эрдмийн зэрэг шахмал төлшний тухайд бол эрдмийн зэрэг хамгаалах шинэ юм огтхон ч биш гэж би бодож байна. Харин шууд үйлдвэрт нэвтрүүлүүлэх зах туршлага шүү дээ. Ер нь тэгээд нэгнийхээ ажлыг дэмжихгүй юм бол чивэтэрийн хэн нэг нь л энд байсан дээр болох байх шүү. Ухаа. Чивэр ингэж боддогтой хүрээ. Чи ерөнхий инженер болохтой зэрэг хэний ч хоолыг булааж болно гэж бодоогүй үз? Тэхгүй шүү. За. Та тавьшир. Али суугач. Энэ машинд ч гэсэн. Та бит хоёрын нэгэн суусан дээр байлгүй. За ямар байна? Би бас сая сайдад сонсголоо. Мундаг л шүүмжилж. Ерөнхий технологичгын лагшин тунгалаг бидтэй. Сайнс. Би уурхайгаа энэ шүүмжлэлээс яаж аврах вэ? Улсын уурхай нь усныг юм бодох юм байгаа биз? Чи яах мөрөөдөлтгий болоо юу та? Мөрөөдөхгүй ажил бүтэхгүй шүү дээ. Чи өөрөө мэдж байгаа биз дээ. Тэгээд л би чамайг аваачих гэж ирлээ. Чи бидний санал нийлнэ гэдэгт би итгэж байна. Баярлалаа. Найзнаас эндээ төсөлтөө суугаа шүү дээ. Сонин бай, сонсъё. Би нэг сэдв авчихсан. Бас гэрлэх санаатай. Гэрлэх гэж байгааг чинь харин мэдэхгүй юм байна. Сэдвийг чинь бол би мэднэ. Өгөн шин шахмал түвшний үйлдвэр байгуулах санаатай. Чи тусал. Наадах чинь миний эрдмийн ажлын сэдв. Тэгээд яагаад? Төрлөө шүү дээ чи. Яарах юу байх вэ? Эрдмийн ажил яарч болохгүй. Та нартай адил төлөвлөгөөнд тугдах биш. Та нар гэж хом чи хэнийг хэлж байна? Хин юу байх вэ? Та нар практик инженерүүд л байхгүй юу? Тэгвэл би яарч байна? Би яарч байна? Том зууханд нунтаг нүүрс хэрэгтэй байхад айлын жижиг зууханд том нүүрс хэрэгтэй байна. Ойлгож байна уу? Манайхаас төлж байгаа 3200 шахам айл өрөх авсан нүүрснийхээ тал хувийг хаяна гэдэг чинь 6000 шахам тоо нүүрс хаягдж айлууд 240 мянган төгрөгөөр хохирч байна. Том зууханд хамгийн тохиромжтой нүүрс айлдчгүй албандчгүй наршиж ууршиж алга болж байна. Эннээс чинь болж алба аймгүй хохирч байна. Хамгийн гол нь асар их хөлс хүчээр ухаж гаргаад хайж байгаад л гол учир нь байгаа юм. Уурхайн гол хүч нөөцөндөө байдаг. Гэтэл бид нөөцөөр ашиглалгүйгээр шатаалгүйгээр хайна гэдэг чинь сүүгэн асгаж махаа хайж байгаас ялгаагүй. Яахгүй их арга алга. Иймэрхүү юм бид нар мэдсээр харсаар байж шууд үйлдвэрлэлд нэвтрүүлчих юмыг эрдмийн ажлын сэдвэ гэж бие оторлож сууж хэрхэвч таарахгүй. Чи тийм л эрдмийн ажил хий гэж бодоод байгаа юм бол надаахын нүрсэнд байгаа Германыг ялгаж авах ажил сэдэж. Тэрийг чи манайх чадахгүй. Ойлгож байна уу? Чадахгүй. Яагаад айл хийсэн юм манайх хийж чаддгүй? Яагаад? Манайх гэдэг чинь зөвхөн манайх биш болсон гэдгийг чи ойлгож байгаа шүү дээ. Баяр сайхан минь дээ. Миний нэг өвгөн ажилчин найз маань миний ажлыг дэмжихтэй. 30-40 градусын халууныг ч хайхралгүй хөх төмөртэй ноцолдод суун. Тэгэхэд чи
Нэг ангийн найз гэхэд дохлог лаборатори, саяхан лаборант хоёртоо сэтгэл ханчгаад яарахгүй гэж суух. Хөтлөөч. Би яач вэ? Ойлгож байна уу? Үгүй. Энэ жаахан мэдрэлийн ядаргаатай болсон баха. Төвчнө. Тийм үү? Ой. Ахиси. Дуун парма сална штэ. Та надад юу бэлгэлэх вэ? Харин ээ. Аханд одоо юу гэдэг юм бэлээ? Модтай чихэр гэдэг юм билүү? Аа, чихрээр яах юм бэ? Оо ээж. За, миний хүү хизээрээ. Ямар тухай ирээ? Яам дуудаад өглөөний суудлаар ирлээ. Аа, бас л нөгөө төлөвлөгөө нүүрсэнэ тэрэлүүд. Юу ээж, хүүгээ чи бүр хэлтсийн даргаал гэж байхт чинь. Хилцэн дарга. Ашгүй дэмо болд. Ээж нь чамайг хотод суулгаж өгөөч гэж болдо хасна гойсон байхгүй юу? Тэгэд хэзээ ажилдаа орох нь вэ? Хүн чадахгүй гэсэн ээж. Зүг биз дээ. Чи юу хэзээ ухаан орох юм бэ? Яаж ийнэ ээж? Чи ч нүүрстэй зуралцаар насыг барахдаг аа. Хүүгийнх нь мэрэгч шүү дээ ээж. Гэхдээ яамч нь авъя гэж байхад зөрдөг нь яаж байгаа юм? Хүн зөрөөгүй. Үннийг хэлсэн байхгүй юу? Мэдхгүй дээ хүн. Чи одоо удахгүй 30 хүрлээ. Эцэг ихтэйгээ зөвлөж ярилцсан ч гэж байхгүй юм. Нэг л их том хүн болчтой чи. Ээж. Яасантай. Би ямар үлтэ төрсөн толгой вэ? 15 жилийн туршгээр дотроо холих таягны дуу сонсч байна. Тэр жилийн төгшүүрийн дохооны дуу одоо ч миний чихэнд дуулдаг юм. Аваа, ахарсан. Оо, тийм үү. Би сайн уу? Сайн явж байна уу? Сайн. За тэгээд чи өглөөний суудлаар ирв үү? Тэглээ. Таны үйдэн гүйцтэй. Яахавтай байж л байна. Миний хүү ээжигээ гомдоож болохгүй шүү. Би ээжийг гомдох юм хийгээгүй аа. Та ээжийг сонсно үсттэй. Чи тэгээд сайд сүй уусан юм уу? Одоо унаа. Би ажил амжуул оройны суудлаар буцчихснаатай. Ээжтэй нэг уулзаад байна. За, битгий хөдлөөрэй. Сайн байна уу юм чи? Оо, сайн байна уу. За, дадлага дуусаа юу? Дууссан. Амралтынхаа хугацаанд хөдөө явж ядгаагаа гаргах санаатай. Тэр зөв шүү. Хаач. Чи юун тухай юм? Хаашгүй энэ. Дадлагынхаа дэвтэр дээр гарын үсэг зурулах гэсэн. Ийм сайхан охинд үерхдэг найз би л үсттэй. Би ч би шүү. Тэгээд хэзээ гэрлэх юм бэ? Харан байж болно. Тэрэн дээрээ тулгуулч нарийн бадах юм зөндөө шүү дээ юм чи. Чи найз залуудаа сэтгэлгүй юм уу? Сэтгэл гэдэг чинь хуучирсан бодол. Юу? Тэгээ яаж гэрлэх юм? Энийг танд ойлгуулахад хэцүү л дээ. Надад таны зүү эмчилгээний учрыг ойлгуулах гэж зүдэртэгтэй чинь яг адилхан. За мэ, сайхан амраарай. Баярлалаа эмчээ. Зүгээр.
Баяртай. Баяртай. Байна уу? Сайн байна уу болдоо? Би байна. Чи өнөөдөр манайхаар нэг очихгүй юу? Хүү маань ирчээд явах гэж байгаа. Өө тийм үү? За очихооч ярилцъя. За. Баяртай. За сайн байна уу? Оо, за сайн байна уу? Сайн. Суу. Юу хийж байна да? Юуквин дуртгал. Сайхан ном шүү. Ерөн дуртгалууд их сайхан байх юм. Ах дуртгал бичнэ үстэй. Чата болохгүй нь юу байна? Сайн хүн санаагараа гэж чи хүрээд ирдэг нь ашгүй дээ. Бид хоёр муудалцаал сууж байна. Юу, та хоёр ч одоо муудалцдаг болоо юу? Хүүхдүүдээс л болж байхгүй юу да. Болд минь. Чи суух яах вэ? Нөгөө хүүгийн авчирсан юмыг аваад ирээч. Оо, би яриандаа болоо таг мартчихж. Цаадах чинь ганц хүй хотод суулгана гэдэл байгаа юм. Юу? Болд минь манайх гэж нэг хөөтэй хар инженертэй болчиход тэр маань эхнэр ч авдаггүй, олигтой байр суурьаач олддоггүй. За. Уурхайнуудаар л хэсэж явдаг боллоо. Одоогийн залуучууд юу ч бодж явдаг юм бэ бөөмөд. Али хэдэн цаг болж байна? Нөгөөх чи ирэхээсээ өнгөрсөн. Намайг ян шингээл тэр. Ганц хөө. Өөр хэн байх вэ? Ер нь тэгээд оюутан байх шиг сайх үе байхгүй юм да. Тийм биз? Хүн болгоно л тэгж ярьдаг. Тэгвэл биднээс бол төрөххин шиг ажил хийх юмсан л гэж боддог. Ажил хийх сайхан биз дээ. Сайхан. Сайхан байлгүй яах вэ? Та хаана ажилладаг вэ? Уурхайд. Дарах уу? Үгүй. Инженер. Ингээд та бүхэн хаа хурч яваа билээ? Бид нар амралтаараа энэ сөрөнгийн өвөөгийн дочиж амрах гэж байгаа. Наднын баатрын дочиж говьудсан. Бид нар амгаахын дээд нэг ангийн оюутнууд байхгүй юу? Сүрэнгийн мөн өвөөх юм билээ? Тавуу гэдгийг. Өвөл бол танаа уурхайгаа цайхны үлждэг юм. Тавуу гинэ. Оо, танин. Уурхай инженер сайхан уу? Яах вэ? Инженер олон нэртэй л дээ. Дарга инженер, дагдаг инженер, боддог инженер, боловсон инженер, тооцоолдог инженер гэдээ янз янзын нэр өгсөн байдаг юм. Дагдаг инженер гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр яах вэ? Дарга юу гэнэ тэрийг дагсхийг л гэлдэрэхгүй юу? Дарга гэдэг нь? Энэ бол байх эсгүй хэрнээ. Сүүлийн үед ихэнх газар авч байгаа. Техникийн мэдлэгээр таарах инженеруудын нэр гэх үү дээ. Би ч бүр лот инженерийг хэлдэг юм гэж бодлоо. Та өөрөө ямар инженер юм бэ те? Би бол тоостой инженерийг хүрээнд багтах байхад. Уурхай ер нь хэцүү баха. Та бидэнд уурхайхаа тухай ярьж өгөөч. Хэцүү. Гэхдээ сайхан шүү. Та нар өөрсдөө очиод үзэл дээ.
Уг нь би бас л нэг уурхай инженер хүн. Нэг шүтлэн даргын суудалд шигдэд зүгтсээр 20 жил өнгөрлөө. Намайг ингэж байх хооронд улс их орны маань голомтыг түлшээр хангах ажил эд болж өнгөрч. Би ганц ч хурц нүүрс гаргаагүй. Ганц ч уурхай нээгээгүй. Ингээд бодохоор хүүгийн чин зүтгэдэгч зөв юм байхад. Би анханасаа сайн бодсонгүй шүү. Уучлаарай. Хэдий болтол ингэж явах вэ? Айхтар хүний хүүхдүүд өөр л байх юм. Би таны бодлыг ойлгож байна. Харж үзэж болдоггүй яах. Гэхдээ хүн дуртай ажилласаа л хүн болж гардаг шүү дээ. За тэр хүүхдэд бидний тусламж хэрэггүй дээ. Ер нь зарим эцэг эхчүүд хүүхдтэй тусалж байгаа нэгээд гай болгоч байдаг л да. Та нар их хүний сэтгэлийг мэдэхгүй байна. Мэдэхгүй байна. Уучлаарай ягч. Энэ гайт модон таягны дуу өдөр бүр зүрх рүү хатгах юм. Одоо би бүр хүүгээ таягтайгаар зүүдэлдэг болж байна. Энийг та нар мэддэггүй? Миний хөл уурхайчин хүүд минь сургаал болохоос биш гай болохгүй. Хүн нутаг усныхаа төлөө амиа өгдөг юм. Энэ хөлөө би өөрийнхөө тэнэг зөрүүд зангаасан болж няцлуулсан болохоос биш уурхаагаас болсон юм биш. Морноос унаа бэртчихдэг хөлийг та нар яас хүнд хүрэх гээв? Энэгээр далимжуулж та нар миний хүүг уурхаагаас нь салах гарах зохиож байна уу? Ах минь та тавшир да. Битгий уурал. Хүүчин уурхайтай хэвээрээ байгаа шүү дээ. Та нар уурхайн сайхныг дааж мэдэхгүй байна. Тэнд чинь жинхэнэ эрчүүд ажилтг юм. Та нар миний бяцхан хөлийг биш. Энийг үнд хүргэх учиртай юм. Энийг Ана чи өөгэндээ яаж очих болсон бэ? Унаа хайнда. Али? За би та нарыг хүргэж өгье доо. За сууч. Баярлалаа. За сан байна уу? Сайн, та сая явж ирв. Сайсан. Энд ч одоо юун гал вэ? Саяны баруунаар гал гарсан. Ойр нь 25-аас өөр экскаватор байдгүй. Шинэ жолооч нар гал ачихгүй гэсэн юм баха. Тэгээ таны хүлээж байгаа гэсэн. Намайг одоо юундаа хүлээнэ? Байна уу? Диспетчер үү? Та одоо юу харцсан? Одоохон 5 бэлээс гал руу явал. төлөвлөгөө урчаад байна. Юуны чи төлөвлөгөө? Та ургаагаа шатаачаад үнсээр нь төлөвлөгөөгөө биелүүлэх юм уу? Ошоо дараа нөхөр минь. Байна уу? 25 дугаар экскаватор. Байна уу? 25. Байна. Ингээд чи надад экскаватораар гал руу нүүлэх. Тэр гал очиж. Улсын нэгэн стацгүй хариуцсан юм бэ? Би өөрөө хариуцна. За бошоо дараа. За та юу ч гэсэн эндээ хүлээж өг. За. Ажинаад 20 хурдлаач. Явж байна, явж байна. Яна. За та юу ч гэсэн яваад эднэрийг хөргөжчөө хүрээд л дээ. Үгүй. Бид ядмааргүй байна. Гал унтраахыг үзмээр байна. Харин тий. За өөрөөсөө л мэд.
Байна 25. Тийм ээ. За 2 хүргэн их. Баярлалаа инженер. Ингээд гасан дор нунтаашгаад бол манай орхоо яалаа гэж галтай байх үү? Аа? Тийм биз дээ? Тийм юм аа. Нүүрс гэдэг чинь уурхайд биш. 100-нд шатах учиртай шүү дээ. Тийм биз? Гад ач сүртэй байна шүү. За баяртай. Баяртай. За залуучууд яарч байна вэ? Бид ч нэг иймэрхүү ажилтаа уулзтаа. Яста ватрууд гэдэг чил та нар юм аа та. Тэр нь чараа юу юм бэ? Гэхдээ л 90 часаа шалгадаг ажил да. За та эднэрийг 5-гаан төрөж өчгөөд харьдаа. Над энд нэг жоох ажил байна. Та өвөг ихэр ачаарай. За. За баяртай. Баяртай. Уурхайхан ч танаа 25 намрын экскаваторыг их ярих болчтой. Ингээд чи өчтөр хэлээд очив. Ерөнхийдөө чамайг хуг авахулж яхад чинь. Анхудагаад очих сүртэй байлээ шүү. Их хүй. Нэгэгнэ тэр аяараа тэсэрсэнгүй. Юу? Хэн огсорсон? Би огсорсон юм. Ажинашир. Болцоо. Би өөрөө огцрын олно. Чи баахан адгүй юм. Ийм юмд чинь адгаж болдгүй. Adson. За, хотявсан ажил үтвөө. За яах вэ? Урдээр нүүдлийнхээ нүүр шалгах чиглэл дуусгах гэж байна. Шахмал түвшний үйлдвэрийн тухайд бол яам шийдэхгүй юм шиг байна. Гэвч тийм амар үтгэх ажил биш шиг байна. Таач бадивгоогоос л татах юм байгаа биз дээ. Тэгэлгүй яах вэ? Наадах чинь ханиалгаад байдгийн. Зүгээр хүн зүгээр. Юу ч гэсэн нүүр шалгах чихаа учрыг улдаараа олдож, идэж архиулж ил байна.
Ой, гэрээ матсан гэсэн. Чи сайн уу? Ойрхон замтай Одон Бетаци өнгөрөө яваа минь сайн уу? Диспетчер Толмонгийн дагуу дэггүй ихэ сайн уу? Чи яа нэг нэ? Сайхан мэдэрэ. Чамд нэг үзүүлээд өгөн харж ил байгаараа. Ой. Аяа, мөндөр буудагнаа шүү. За би бууж өгдөө. За хожоо. Эргэнэ муухай саргамжаата экскваторын сахиул минь баяртай. Орой гэрээ. За гайгүй. Дахиад ирэхгүй гэж нь үзнэ. Сонсож байна? Ихээ би одоо буулаа. Одоо тэгээ харилаа юу? Чи тэгээд өнөөдөр яах юм бэ? Харин ээ. Би уулна. Хүн ирлээ волейбол. За тийм бол яах вэ? За, Хэнкиг минь юу хийцэн да? Нөгөө инженерийн зургийг дуусгах санаатай л. Инженер чамаар зөндөөл юм хийлгэх юм. Шоугурт нь юу тавьдаг юм бэ? Цаа яршиг та. Ер нь залтай яршиг байна лээ. За тэр чи яах вэ? 42-ийн хар яманд тогматуулаад Яач хав? энэ Баасангийн мотоциклээр аяг айрыг уучхад ирэх оронд л алтан хушуу хөргөчгөж гаалаа гисэн. Баярлалаа. Тэгвэл чаргагүй шүү дээ. Уулын сайн л очив. Би чи дайлгана. Хэдэн цаасны төлөө өстө өгөхгүй мэдэхгүй шогсч яваа юм биз. Ингэж таарлцсан болгонтойгоо шөргөлсөд байвал түмэн нэрээ марна да. Конторын хэдэн айлгүй хүүхнүүд диспетчергон сахиул сайн уу гэж байхгүй юу? Үний жуурдад яах вэ? Ууралсан ч юм алгал да. Бүтгэж юм уу, гүй ч юм уу, бөөмөч үү дээ. Мянгаас доош буудаггүй сайлантай экскваторын жолоочин аз гэж бас байх байлгүй. За болтоо. Байсаар одоо миний мөнгөнд боллоо гэх нь үү? Үгүй л дээ. Гэхдээ л хөө. За. Хувцаамс. Гуан цаачих нь. Явъя. За чи явж бай. Би нэг жахантай хүүдий. Инженер ин гэсэн. Өсөлдөө. Босооч. Ёо доо. Тавтаа морилно. За сайн байцгаана. Сайн. Сайхан амарцгааж байна уу? За. За юу болж байна? Дөх чил байна. Ингээд та хоёр чинь хамт суудаг билүү? Тийм ээ. Энэ маань надад удаан хань болохгүй нь бололтой. Тэгвэл сүхэтэй дэр юм да. Сүхэтэй ч гэжтэй. Цэрэг тавхаасан өмнө явдалтай байсан болсдог аа. Очроо нөгөө ном маань хэрэг болоод байна. Цаа. Энэ. Би жаахан яарч явна. Чи очих юм байгаа биз дээ. Очно. Тооцоо маань барыг дуусч байгаа. За баяртай. Баяртай. За баяртай. Очроо. Чи инженерийг харахаар л нугастай юм шиг болчих юм. Бид хоёр кокаин тэмцээндээ танилцсан юм. Шудраг нөхөрсөг. Аятайхан хүн шүү. Тийм л болтугай. За би явж нэг идэж уух юм цуглуулж ирэхээс чи ч мөд хөдлөхгүй хүн шиг байна. Энийг эндүүчхээр. Айдын ангаагасаа гэж хуучныг байдгийн. Юухан ч хийцэлсэн хүнд хэрэгтэй. Та хоёрын насан дээр би хоёр хүүхдийн их энэ айдыг авч яваа шүү дээ. Манай хөгшин мөн лот номнож байгаа байж. Тавга 90 залуудаа ямар шиг хүн байсан болоо. Асаараа чи юм өрчлөөтэй хазуу үгүй яваагүй юм аа. Нутаг усандаа гэж явсан үе би юм шүү. Мар сайхан эдэлдэг, аятайхан дуулчихдаг. Эл цагаан сэтгэлтэй шижигэнсэн залуу явсан юм да гэх. Нэрэл тийм байсан байх та.
За тавгаа сайн байна уу? Сайн байна уу? За сайхан тусч байна уу? Сайхан. За ерөнхий аль үрч явна да. Энэ зур да. За ийшээ гэрт ор. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Дэшээ. Хүүхэд ерөнхийд айрыг хийж өг. За. За тэгээд оюутнууд сайхан амарцгааж байна уу? Сайхан амарч байна. Танаас бүр өнгө орчоо шивдэ. Оо та нар чинь танилцуулсан уу? Танилгүй яах вэ? Эртээд энэ авахгүй чинь биднийг машинаараа хөргүүлж өгсөн юм чинь. Оо. Нөгөө Батын би сайн уу? Сайн. Нэрээ та хоёр чи эртний танил гэсэн баха. Танилаар барах уу? Нэг голын улсууд байхгүй юу? Та ажилд ч юм уу лот шүү дээ. Ажил гэсээр угаад л нэг мэдхэд очих хүн дээ. Би манай дээр ч хэд хоног айрыг таргууж амар гэдэг юм. Гэхдээ тэгэхэд ажил хэцүүднэгэд болдгүй юм. Батыг байхгүй бол тэр уурхаан нэг болохоо байчих юм шиг бодоод байдаг хөө. Бат өтерээр ер нь хэн л дутааж та. Ер нь зүтгэлтэй л бол ганц хүн ч гэсэн ганцаарддаггүй юм байна лээ. Бид хоёр хэдийгээр насны хувь зөрөөтэй ч гэсэн хоорондоо их найз шүү дээ. Ингээд ер нь таныг хэдэн хоны орхиод амралтанд амраа гэвэл та ер нь яах юм байна да? Хөвгтэй. Ноёдон дарга нар амралтанд явуулчихсан чинь 5 хоноод л буцаад ирсэн. Би чадахгүй юм байна те. Хүй, ерөнхий тоол. Хэрэггүй тавгаа. Би их яарч яваа. Та нар нэг мартсан байна лээ. Оо ашгүй. Эртээд би хаан тавьснаа санахгүй байсан. Их баярлалаа. Зүгээр. За би явъя да. 5% айрыг хийгээд. За. Хүүхэн эртний өвөөгийнхөө бурсанд муу юм санаагүй дээ. Ялаа гэжтэй таваагаа. Харин дээр чи над хичнээх тус болсон гэж. За. Ерөн чи манахаар орж гарч айрыг таргууж явал да. За энэ нөгөө Батад өгөөрөө яхан айр. Наа бэлж. Ачгүй байгаа. Зүгээр. За баяртай. Залуу насаа гэж. Энээр нь залуу хүн гэхэд тун зүгээр үгчиг байгаа юм да. Хүний үг сонсож байгаа нэг л өөр. Манай ганц шилээ мартсан юу л бол. За яшигда байсараагаа төгшөө хар юмтай холбох нь. Ана. Энэ хүн их нэртэй болов? Их нэртэй л байж таарна. Байхгүй хаа. Чи яаж мэдээ? Зөнгөөрөө мэдчихэж байна. Надад тэгж бодогдоод. За юу болж байна да? Хүний гар хор юм хон. Ахиж ил байна. Чи юу вэ? Айрыг. Тавгаа танд өгч явуулсан юм. Моо. Би энэ сайн биз дээ. Сайн байна лээ. Яамай та. За энэ ч яхаа. Ингэсгээд нэг юм дуусчихна. Харин шахмал түлшний үйлдвэрийн маань техникийн тооцоол жаахан зовоохон дээ. Ардаад байна та. Тус хүн алдах байлгүй. Би бол найзнартаа хэлсэл юмсан. Ингэвэл дээр юм уу? Ингэсэн дээр юм.
Наадах шинэ. Хуучин зургаар нь ингэсийгээ холбочих доо. За тийм. Та хоёрыг уу. Би жоохон амжилтсан. За. Баавал тэр юм да. Кэн мэсэхийдэ. Хатман лавч өгс таарлаа л да. Нөхөр чинь ч бөхөө яндарч та. Яйхэ. Энийг хатамч авч өгөө юу? Максима. Дагаагач. За. Яв. Сайн уу үгээ? Сайн. Танах бас их азтай юм. За яаж хаа ийм сайн хүргэнтэй болох гэж. Яах вэ? Ажил сүрхий юм зэрэг цуухаад үргэжчихсэн. Чухмаа чухам манах гэж яв аал бал гэхээс биш ажил бүр дааж нэмэр байхгүй шүү. Бас тэгээ жоохон балгачих санаатай. Манай үргэнж ярихгүй шүү. Oo. Инхи чинийг аваад өгөөч. Яасан? Өргөс орчих шиг боллоо. Сайн байцгаана уу? Сайн байна. Сайн байна уу? Өвгөн чинь нэг гойлтой явж байна да. За юу байдаг вүлээ? Чи маргааш өглөөний ээлжинд найзын хооронд гарч ирэхгүй юу? Найзад нь тун чухал ажил гараад. Шоугартаа л үздэй. Чи балиач тий. Байж болох юм. За тэр чи яах вэ? Орж цаа уу? Баярлалаа. Би явъя да. Яарч явна. Баяртай. Баяртай. Хоёул цаагаа уй. За тэгье. Цаагаа. Энэ хүү юу гэж байна? Намайг маргааш ээлжинд гарч өгөөч гинэ. Гүйр. Та нар ч маргааш өвсөнд явна гэдэл тэрэг чарга бэлдээд байгаагүй л үү? Нэрээ тийм штэ. Бүр таг мартчихж. Хээр нэг мөвгөн наршиж өглөө. Гоо одоо яана. Авра бил явахас. Алдан ээжигээ эмнэлэг түргэнэгээд явсан. Тэгээд яах юм болж байна? Оронд нийгээ ажиллах юм нэлээ. Тийм үү. Инхи энийг авах юм байгаа үстэй. Авалгүй яах вэ? Химби. Зааваларсаа. Очир шивдэ. Чээр хүү юм бол хэлсэн амандаа хүрэхгүй. Ингэж ихтэй хүрээ юу? Яв. Бүш балиачтэй. Өчнөж хүний ажилтаас дуу. Баялдаж. Би чамаа яв гэж байсан.
Цоо. Хэрвээ дахиад ингэдэг юм бол хашаа байшиг шинэлтайрын шүү. Юу болж байна? Чинаашаа буугаад. Энэ улсыг хар. Харж байгаа биз? Чамаас олж бай. Яа. Тэр хоёрыг хаа. Тэр ингээд гэж наваад ирчих. Таамаг гад олгож байна. Ачаа. Би харьяа. Манайхан хүлээж байгаа шүү дээ. Би чамайг явуулахгүй. Би ахаад ажлаас хоцрохгүй дээ. Битгий санаа зов. Чи ч хоцрохгүй байж. Цаадууч нь хоцроо. Чи гэр бүл өмөлөх гэдэг юм яах гэдэг вэ? Үгүй. Цолмон чамд хайртай эсхийг шалгаж байгаа юм. Гэр бүл гэдэг чинь чи витрийн мангалдагтай адилгүй. Мэдвүү? Тэг тусмаа би чамайг явуулахгүй. Суу. Сайн байна уу? Сайн байна уу? Инхээ би юу? Байна. Дуудаад өгөхгүй би уулзах гэсэн. Чи оролт. Би тэрт нөх юм байхгүй. Ороод ир. Гэрэн чоруудаа нэг сайн ярилцъя. Суу. Очроо. Би бүх юмд буруутай. Намайг уучлаарай. Салма. Шойлтаа. Битээ. Тайвшир. Тайвшир. Салма. Харин чи намайг уучлаарай. Чи миний бодож байснаас их өөр хүн байж. Баярлалаа. За. Сайхан амартгаарай. Маргааш эсгэлээд гуруулан сайхан амьдрнаа.
алхад модны нэмэргүй хүн дагаж амьдралаа алдсан дөрвөл танагтай дээр нь татаж авбал дээр баха. Ажил амьдрал чоцорч гүйцлээ. Зам аваад бол таарна. Инхийг ирэхээс өмнө яаж болж ирсэн юм? Энд чинь цаана ажилтай хүн. Дугуй чамаар заахгүй. Явъя. Чи яаж яана? Ой. болох нь шүү. Матва тааш нэг юм бариад авахаараа салахгүй хүү юм аа. Ямар ч хал өдрөвдөө. Ядарч байна уу та? Гайгүй та. Ямар үзээгүй халуун хитэн биш үү? Танис татахгүй юу? Зүгээр хүм. Ханиалгаад байдгийг. Энд ч зүйтэй юм шүү. Энүүнийг бол би дэмжиж байгаа юм. Гүй хүүхэ. Чамайг тэр ганц сүх инженерийн шахмал түлшний талын яриаг огт анхаардгүй юм гэж ярилцах юм. Чи яаж байгаа нь тэр вэ? Ихэ боломжтой юм биш үү? Тэр үнэ. Шахмал түлшний асуудал бол ганц сүх бит хоёрын нэг ангийн нөхрийн маань эрдмийн зэрэг хамгаалах сэдв байхгүй юу? Нэгийг эрдэмтэн болох гэж байхад яаж саад хийх вэ? За нөгөө талаар бидний толгойноос давсан их хөрөнгө орно шүү дээ. Эрдэмтэн болдог нь болно л үз. Энэ төлшөө хийдэг нь хийж байж болдгүй юм уу? Улс ашигтай юмд хөрөнгө мөнгө гаргалгүй яана гэж. Энэ шахмал төлш хийгээд гаргачих бол эрдмийн зэрэг хамгаалах нь хүчингүй болчих шүү дээ. Одоо хийчихэж болох байлаач гэсэн. Тэр зэрэг хамгаалахаас нааш хийдэггүй. Хүлээж суух хэрэгтэй болох нь ядаа. Манай уурхаа багаар бодоход 100,000 тонн хог нүүрс гаргалаа гэхэд дан үнэн хагас сая төгрөг болно гэсэн үг. Мөн их хөрөнгөө дөө. За батгай. Та бид хоёрын яриач бас л таарахгүй нь бололтой да. Шахмал түлшний асуудлыг би дэмжихгүй. Зарчмын хувьд ингэж байгаа юм шүү. Ганц сүх ихэснээ гарахгүй байлгүй да. Чи тон ялгүй хожиж чулууд танаас үүний машин төрөөхөө яваад өгсөн. Хүү чинь яаж юм танаа? Ойлаад л байна. За байц. Яах вэ хаа? Гэхдээ тэр нэг машин ирлээ шүү. Бялаац. Бялаацууд нэмэргүй. Эдгээр чи явж болдгоо юм шүү дээ. За сайн уу? За сайн байна уу? За ахгүй нэг сайн дүүргээд. За
Кам хадуу байна. Өө. Үй. Та хоёр чинь юу хийж байна? Өчигдрөөс хойш хүү маань халуураад эмнэлэгт үзүүлчихэд буцах гэсэн чинь унаа олдоггүй. Хаана вэ? Уг нь ойрхон л доо. 2 дугаар ферм. Тийм билүү. Саалнаас хоцрох гээд болдгүй. Ахан дааж болдгүй юм л да. Унаа олдох байгаа. Дүүрч хүү. Дүүрсэн. Соосоо. Ялээ. Ашгүй дээ. Алив. Ма. Алив хүүхэд. Алив хүүхэд. Оо. Чир хүн чи хэзээ ингэж уулж байлаа да. Хүү бишээ, охин. Охин. Чир хүн гэж бодлоо шүү. Бодлоо хаа. Уурхайчдаа сүү таргаар тасалчихгүй байж байгаа л дэтгэвэртэй гарах юмсан л гэж бодох юм да. Гэхдээ тэр саксганыхан үнэнээс 50 гонж өгчхөлдөө. Гэхдээ бид фильм өөрсдөө барина. Гэхдээ би чинь 1000 гэрийн ажилчтай хүн шүү дээ. Чи бидгийг гаширлаад байл дээ чинь. Харин би чамайг галалдуулахгүй байхыг л хариуцъя. Тэгээд хэзээ ч хамаагүй. За тэгвэл уулзаж байж ярилцъя. Сайн. За соохоха. Юу гэж явандаа хүмүүн? Дөрвөн шинэ билээ хэн өгдөг юм бэлээ л гэж. Хамгийн найдвартай хөмсөд л өгье. Та тэр 77-г дуулсан байж. Дуулсан. 2 тон болж байна шүү дээ. Одоо нэг хатуухан цочоомаар байна. Ерөнхий инженер юм хэлүүлдэг юм л да. Ер нь энэ хүндэ гэж ярихад ганц үг. Юм руу самардаад үйлдвэрийн нарийн ажлаас хөнжирээд байх шиг байна. Нүүрс ялгах хийж байгаа нэгэд муу батгыг наран татааж байна шүү дээ. Бас шахмал түлшний үйлдвэргээд эрдэм шинжилгээний ажиллаж хөөцөлдөд байгаа юм шиг. Би хэлэхээр эсэргүүцсэн болдог шүү дээ. Түүнээс гадна манай зарим инженерүүд уурхайгаа дэлхийн том уурхайн ажлын төвшөнд хүргэх талаар итвэх санаачлаг гаргахгүй байна. Манайд нэрд гарсан уурхайнуудад байдаг орчин үеийн хүчирхэг техникүүд цөм бий. Бидэнд юу дутлаа гэх вэ? Ажлын итвэх хариуцлага дутаж байна. Жишээ нь би нөхөр бүрөвдөржийг шүгэмжилмээр байна. Техникийн ашиглалтыг бүрэн болгох, хөдөлмөрийн зохион байгуулалтыг оновчтой болгох замаар шинэ нөөц олох гэж санаа тавихгүй. Өчигдөр хийснээ өнөөдөр давтаад л явж байна. Энэ талаар хариуцлагатанд тулж шаардлага тавихад хувийн харьцаагаар хүлээж авч. Би нэлээд юмн дээр ажиглалаа. Чи өнгөрсөн юмыг мартахтаа удаан хүн биш байж. Ямар өнгөрсөн явдал? За мартсан бол сайл хэрэг. Чи нэг мартаагүй юм шиг санагдаад байх юм. Забруудэрч чи яагаад хэсгүүдтэйгээр явж ажиллахгүй байна? Ажлынхан хүнд орж ажиллаач. Экскаваторд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Билаас ч тэр. Бидний хоорондын авцалдаа муу байна. Би ерөнхий технологич болохоос биш, уурхайн ажилчин биш. Чи намайг нүүрстэй хутгах гээ юу? Чадахгүй шүү. Яагаад чаддгүй лээ? Би чамд ерөнхий инженерийн хувьд шаардж байна. За чи битгий өвчих нь. Нэг ангийн нэг будааны хүүхдүүд байж нэг нэгэндээ даргарах. Гайгүй чивтэнд. Ерөн чи над хинхэг занга татвал таарна шүү. Хинхэг гинэ. Ажлаа хариуцгал хэрэгтэй дээ бүрөвдөрч минь. Чи ажил авахгүйгээ өөрөө сайн харж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Чиний шаардлага сулаас болж ажлын хариуцлага авахгүйгээ чи бол. Чи бид хоёр бие биенээ захих гэж яадаг юм. Чиний надаас илүү юм гэвэл гавья туурхай чин догдол эцэгчил байх. Өөр юуч байхгүй. Яа нэгнэ. Чимний дахиад тоо эцгийг бүгд оромжил. Чамайг бодох юм бол хийсэн чимтэй хэлэгч үгтэй хүн. Чамтай адилхан албан тушаал булаалтсан долдой биш. Мартаагүй. 10 жилд үдсэн томьёогоо ч мартаагүй. Мартахгүй зовлон л их байна.
Чихүүхэн ажилд хэрэг болж болохыг аж тайхан толгойг буруу юмд л зараад байх шиг санагдах юм. Манай ажилд чинь инженерийн толгойд хэрэгтэй баймаарсан. Тэрний чинь хажуугаар олонний дунд зөв зонтой нөхдөд сэтгэл зүйн бас хэрэгтэй байдгийг. Ганц их ийм л хүн олонтой ажиллах хүнд энэ их хэрэгтэй байдгийг. За сайн байцгаана уу? Сайн. Бүрүүдэрж дөрөвдүгээр зам дээр 5 дугаар экскаваторыг тавьчихлаа. Баярлалаа. Зүгээр. За би чавь дадарга. Дарга нөгөө төв рүү явуулсан асуудлын хариу чимээгүй юу? Одоохондоо чимээгүй л байна. Тийм үү. Би тэрнийг л мэддгийм үл ирсэн. Ганцгүй. Гэхдээ тэр 77 номерын жолооч өрн яадаг хүн бэ? Шуумнаасаа 2 дахин гарч явсан чиг их шиг тэрнтэй нэг сайн уулзаж ярилцсан байгаа. Бас тэгээ юу? Тэгээ. Би нэг уулзах юм. Уучлаарай намайг. За энэ ч одоо юунд ингэтлээ байгалч хаа? Би ер нь хөдөлдөг унаатай байх тавилангүй хүн шиг байна. Майныг аав. Баярлалаа. Цаг хараа. Байна уу? 7 болох чинь. Чудота. Яраад байгаа юм да. Юундаа яарсан бэ? Бэк. Тэгэд яараач хөлтэй. Одоо ярих хэрэгтэй үлээ. Чудота ярих юм ороо. Чи ярьж. Юу ярьж байгаа юм бэ? Чи өөрөө орохгүй. Та бошол. Юу гэж яана? За би маргааш ирье. Тэгээд. Байна уу? Би байна. Сүрэн байна. Ганц ихгүй юу? Би нааша гарахаа өмнө танаа уурхагаар орсон. Та эзгүй байсан. Сайд масуу. Айгүй. Ядраагүй байна. Асуултаа нааш ирэх нүг. Юу ярьж байгаа юм бэ? Тайлал би ярив. Байна уу? Сүрэн бишээ. Сүрэнгийн найз нь. Тий. Та манай нэгээр ирэхгүй мүү? Балия. Яаж ийж гаад? Таныг ирвэл сүрэн яасаа их баярлах бол? Та заавал манай нэгээр ирээрэй. Тэ заавал шүү. Гартаа минь явж. Байна уу?
хайртай болж сэтгэл тунагсан хүндээ чи яагаад сэтгэлээ нээж болдгүй? Үгүй цаадах чинь бас чам шиг бүрэг хүн байгаад хэлж чадахгүй явсан билүү? Хэлэх гэхэр нэг л эвгүй юм. Үгүй яагаад вэ? Үгүй яагаад тэр үү? Үгүй чи ер нь хайр сэтгэлийн төлөө юу хийсэн бэ? Хүлээгээд л суугаад ах уу? Манай ангийнхан миний сэтгэлийг ойлгож байгаа нь. Манайхан ч юу? Ганцлаг чи биз? Би Сүрэнгийн 10 жилийнхэн найз. Та нар хүний хэрэгт хит оролцож байгаа юм биш үү? Ер нь тэгээд танаа ангийнхан хачин залуучууд байна шүү. Сүрэн хинтээ найзаж хинтээ суух нь хувийн хэрэг юм байгаа биз? Тэгээд тэр уурхай хөгшин харамтаа суух гэж юу? Миний хэрэг та нарт хамаагүй. Тэр хүнд чинь би хайртай. Ямар ч байсан хайртай. Ганц цэцгээ. Үгүй чи болооч тий. Чиний завраар амьдрах юм болж гэнэ үү? Яшигт. Хүнд чинь сэтгэл гэж байдаг юм. Үгүй юу н хөгшин байгаа юм? Лавлгоч хүрээгүй дээ. Гуч хүрсэн ч гэсэн яа тий. Сүрэн чинь баатартай уярхдаг үсттэй. Тэр үнэ. Гэхдээ уярхэл гэдэг чинь чиний шиг байдаг юм биш. За эн чин та нар чи одоо яга уруугаас утсан бэ? Цаа чи үжлэг эхлэх гээд байна. Алив цөмөрөө явцгаая. Зарингээ амарга хүлээсэ морин товаргон зүрхний хоногсноо. За хожил хоёр тийшээ. Ерөөлөөр болог гэншүүн маашаал болчихсон шиг байна да. Гордоо баярлах цагч арай болоогүй хаа. Тэгэхгүй аа шаг. Нарга. Нөгөө асуудын чинь талаар чимээ алгуу. Би өдөр асуусан чинь завдсангүй. Үгүй хөө чи үрээсхийн тооцоог тун нарийн бодож гаргасан байдаг. Тэр фермийн хэдэн зуун машинаар зөөж хаяж байсан ялгцыг эргүүлж ашиглана гэдэг тун чухал. Тэгээ тэр модны үйлдвэрийн уул овоо шиг үртэс. Ер нь чи өөрөө явж хөсөлдөн байгаа. Би явдгийн мөкснө бодоод байсан чинь би очиод хий дэмэ амаа таглуулад боцох байх. Хийж төлөвлөсөн хүн одсон дээр байлгүй. Тэгдэг чинь билүү. Тэгээд дарга би ер нь маргааш явъя. Тэг. Их баярлалаа. Зүгээр. Намайг эргэж ирсэн чи ястай их баярлсан. Чи даарчхаагүй. Одоо дахиад ирсний хэрэггүй баха. Биднес нэх удахгүй. Харин уцаар ярьж байгаарай. Ярина. Заавал шүү. Удмаар бол би эргээд ирнэ. Энэ өхөө хоорондоо юу хүн байх вэ? За баяртай. Сайн яваад хүрээрээ. За. Баяртай. Ой. Энэ оюутан сайн уу? Та байсан юм уу? Арай биднесийг эргэж ирж байгаа юм биш үсттэй. Яасан сони хүн бэ? Үгүй би хот руу ажиллаар явж байна. Та нар зөмөрөө сайн биз дээ? Сайн. Сүрэн ч гэсэн сайн. Биднес яах вэ? Тариал хурааж ийн. Их ядарч байна уу? Гайгүй. Чи энд юу хийж байгаа юм? Хүн гаргаж өгч яваа намайг эргэж ирсэн байхгүй юу? Мөн. Та сүрэнд юм хэлээхгүй юм уу? Сүрэнд найз нартаа минь дамжуулаарай. Хичээнгүйд нь дамжуулъя. За баяртай сайн яваарай.
Ансгүй. Оо. Сайн байна уу? Хизээ ирээ. Сайн уу? Өглөөний судлаар. За саний сайхан юу байна да? Саньнаас гол наа чи унаа авсан да. Тийм үү. Тэр байна. Энд нэг сонирн биш бай. Тэгвэл яамд оруулсан чиний төсөл онцгой сонирн болдог байх та. Чи ч муу найзгаа нэг л дөнгөх гээд байна да. Би ч майныг л сайн ойлгохгүй байх чинь. Уул нь ойлгож удаад байх юм баймааргүйсэн ээ да. Би шахмал түвшний үйлдвэр байгуулъя. Чамайг туслаа ажил гэж хүсэж байна. Үйлдвэр байгуулна гинэ. Бүх юм домлын үндэслэл байх ёстойг би чамд заалтай биш. Нэгдүгээр тэр чинь миний эрдмийн ажил. Хоёрдугаар та нар чадахгүй. Ойлгож байна уу? Чадахгүй. Гуравдугаарт би хүний дайруулах дургүйг чи мэднэ. Сэдвийн тухайд гэх юм бол гэрээ хорооллын авгаанаар нүүрсний хог аргал хоёроор шахмал түлс хийж түлээд чиний тэр сэдвийг чинь аль хэдийн боловсруулчихад байна шүү дээ. Энэ хичээн дээр өгөх гэж юу юм? Болд дээр үү? Хэн дээр ч орсон яах? Болд намайг дуудсны учир чи байсан юм байжээ. Намайг үл хэнч дуудаагүй. Харин би өөрөө ирсэн. Болдгоо. Болд гэж нэг бүрэн ким. Орж болох уу? Ороор. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Алуу сууцгаа. За та хоёр чинь хаана хилээд ороод ирв? Аян дор тааралдаад. Чи хэзээ? Өглөөний судлаа. Сайн хүн санаагараа гэж би чам руу яг хэлэх гэж байсан. За нэгэн цугласных шууд ажилд орцгоох уу? Та хоёрын асуудлын талаар их яриа болж. Би дэшин ярьж үзлээ. Би хоёрын байдгийг юу үлээ. Энэ үнийг хийж байгаа ажил шүү дээ. Би бол золиосонд баяр сайхан байна. Чи жаахан бодолтой ярьж үз. Маа. Энэ үнд бас тодорхойгүй мэх байна. Хэлээд өгөөч. Би тодруулаад өгье. Яам бол хөрөнгө хүн хүчнийхэн талаас нь л их хараад байгаа юм. Гэхдээ зардлаа нөхөж ихээхэн аж ахуйх тооцоог нь үзсэн юм байгаа үстэй. Үзхэн ч үзсэлтэй. Гэхдээ эхлээд л тийм хөрөнгө гаргах зүрхтэй хүн алга ба шүү дээ. Тэгээд бас төлөвлөгөөний комисс болохоор төлөвлөгөөгүй үйлдвэр байтугай төлөвлөсөн үйлдвэртэй хөрөнгө зарах гэж зүдэрч байна гэсэн. Ачи юм да. Тэгээд би энийг орхих болж байна уу? Би хувьдаа бол чиний үйлдвэрийг барьж гэж бод. Тэгвэл та хоёрыг хамтраас баяр сайхны танай үйлдвэр дээр ажилласаа гэж хүсэх байна. Чамд хохирох юм байхгүй үст? Мэдэхгүй юм да хөрхий. 4 дахь өдөр шийднэ. Тэ. Намайг өөрийн гисэн бүндгэртэйг та бүхэн тунгааж боддомоор л юм да. Иймэрхүү ажилд танил тал тохиолж онц тус болохгүй л болов да. Юу гинэ? Нөхөр минь чи наад угаа жаахан бодож яар. Тал тохиол болчихоо. Тэгээ та нарын чи юу гэх? Та нар хөвөлдөж байгааг бүгд харж л байна шүү дээ. Баяр сайхан минь. Чи дэндүү эрдүү омголон болж. Энд ч нэг хашгичаад байх юм баймааргүйсэн. Чамайг би ингэлээгээд нэгэн тэхэлсэн ажлаа орхихгүй л байх. Хүний өөрийн дээр гэрээ барьж чад эцэст нь ингэж ярьдаг хүмүүс байдаг а. Просто стигма. Харин чи л өөрийнхөө үгнээс энэ наран шингаас ичмээр юм. Энэ чинь зөвхөн чи бидний ажилч биш. Харин тэгээд яага. Химбэ? Ах нь бай. Хөө, сайн байна хаа. За мэдээ сайн уу? Сайн. Та сорлого өндөр үү? Өндөр. Аха, тань цуг гэж авах уу?
Миний хүү сайн уу? Сайн. Хизээрээ? Өглөөний судлаар таны би сайн биз дээ? Сайн. Ээж нь хоол хийгээд л. За хэрэггүй дээ. Би хоол идчихсэн. Эртхэн шиг унтаж амраа. За. Аунтсан уу юу? Унтаагүй. Унтаагүй. Таны би сайн биз дээ? Сайн. Миний хүү сайн явж ирсэн үү? Хэзээ ирэв? Өглөөний судлаар ирлээ. Нөгөө шахмал түвшнийхээ асуудлыг чимээгүй болохоор нь сураглагснаад ирсэн чинь яам дуудах гэж байсан юм байж л дээ. За. Тэгээд юу болж байна? Яахавд яам дээр л хэрэлдэж хэлсгийн хооронд өдрийг барлаа. Сайттай ч уулзлаа. Тэгээд маргааш сайд нарын зөвлөлд оруулахар боллоо. Гүйрөө. Сайд нарын зөвлөлд гинэ. Тийм ээ. Тэнд л нэг шийдэх байлгүй. Яам болохоор хөрөнгөнийх нь асуудлаас болоод хойшлуулаад байсан юм. Мо. За миний хүү. Амар. Сайн амар. Тэгье да. Та намайг өглөө эртний шиг сэрээч гэнэ. За. Тэгье да. Сайд нарын зөвлөл. Сайхан байна. Хүү том болжээ. Улсын хүн болсон байна шүү. Чи тэгэхэд төрсөн өдрөөр нь өөрийн гараар арих өгөхгүй гэж байдаг. Хүү том болсон байна шүү. Энийгээ яаж гэрлүүлдэг юм бэлээ л гэж бодох юм. Зовлтгүй. Энэ маань гэрэл жамжаагүй л явна штэ. Чи тэгээд аваа олж ихгүй юу? Чивэд хоёр хүнээр заалгалгүй л бие биенээ олсондог. Тэгэхэд одооны хүүхэд хүнээр заалгана гэдэг дэмий байлгүй. Чир хүн байна да. Нэг юм бодох л байлгүй. Манай энэ бүтэлгүй л дээ. Уг нь нэг боломжийн айлын охинтой ойртуулвал зүгээр л юмсан. Чата юу гэсэн үг? Баян юм уу? Томоохон айлын охин гэсэн үг. За намайг өгөөдөг чинь гайгүй байна. Хүүгээл бодох юм биш үү дээ. Гайз. Утас доорго. Чи хүүдээ хайртай айл болдоггүй бай. Хиогнэ. Та яана яаж ичгүй юм бэ? Унаавайсаар байхад төхөө дуучихгүй ч юм зөрүүд гинэ. Энэ ордон хүртэл тав хаалхам газар юугаа хийх вэ? Тэгсэн даруул найз чинь унж яв.
Үйлчлэгч. Хоёр ярих цай өгөөч. За. Сайн байна уу? Энэ тавьчих. Хөөш. Энд чинь та юу? Тийм ээ. Би байна. Чамаа үзэсгэлэн болгож төрөөсөн хин нам шингэ хонгорхон чамаа инхрихэн болгож харах тоосон нүдэн дөримсөн хайрах тусам зүрхэн оногшоо хайртай болж чамдаа би ханийн жаргал хайрлаач надаа зүрхний чинь хайрыг амсах гэж орчлоонд би төрсөн байж жарахын таглан байж жаргалам намэтрэ сахутний че ай хатцэг сэвтэхива тамбоя харго амстанэлэ ани хүсэг чамдан амтая Сүрэ. Чи үтрийн зам ийшээ нэг нийлэх юм аа да. Очих газар нэг үздэй. Чи намайг энд яваа гэж яаж мэдээ? Ганц хэсэг дуулаад хүлээж ирсэн.